За өнөөдөр багшийн хөгжлийн академи энэ сургалт маань одоо 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Тэгээ би өнөөдөр ямар сэдвээр ярих ёстой вэ гэж би бас бодсон. Өнгөрсөн хугацаанд багш нарын сургалт бол нэг хэвийн байдлаар явсаар байгаад сүүлдээ бол багш нар бас их сургалтын суухаас их залхдаг болсон. Тэгэхээр би бол илүү бас практикта хамтдаа зүгээр ээлжтэй ярилцаад явъя гэсэн юм бодолтой бол байгаамаа. Яг тэгэхээр би бас багшийн хөгжлийн тухай энэ дэмжих тухай хуулийг бас санаачлан батлуулсны хувьар энэ одоо хуулийн дээр та бүхний бас саналуудыг тусгаж энэ хуулийг батлуулсныхаа хувьар бас нэлээд онцлогуудыг бас хэлье гэж ингэж бодож байгаа. Тийм ч учраас өнөөдөр миний яригдах сэдв бол энэ багшийн хөгжил ба боловсрал гэсэн энэ сэдвийн хүрээнд бол бас ярина гэж та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Хамгийн эхний асуудал ер нь хөгжил гэдэг юу вэ гэдгийг бид яг сайн томьёолж болов чаддаггүй. Бид нар хүүхдийг дүгнэхтэй хүртэл хөгжил гэдгийг нь боддоор нь харж чадахгүйгээсээ болоод алдаа гаргадаг. Хүнийг өөртөө нь харьцуулж дүгнж бид нар чаддаггүй юм байна. Багшийг ч гэсэн өөртөө нь харьцуулж дүгнж чаддаггүй. Дандаа одоо шилдэг багшийг өөрөө хөгжихгүй байгаа багштай харьцуулан дүгнэдэг учраас тухайн багшийг бол байрнаас нь урагшлуулж чадхаа байлдсан. Тэгэхээр дэлхийн улс орнууд бол хөгжил гэдгийг томьёолохдоо бол хөгжил гэдэг бол тасралтгүй урагшилж байгаа хөдөлгөөн юм аа гэж. Хөгжил бол өөрөө хөдөлгөөн. Ямар нэг байдлаар хөдөлгөөн явагдаж байгаа бол түүний цаана хөгжил дэвшил заавал явагдаж идэг. Хөгжил дэвшил явагдахын хэрээр түүнд алдаа оноо бол заавал гардаг. Тэгвэл үүнд дандаа хөдөлгөөн хэрэгтэй. Continuous одоо development гэж ингэж үгийг хэрэгжилж байгаа юм л да. Энэ бол тасралтгүй үргэлжилж байгаа хөгжил, тасралтгүй үргэлжилж байгаа хөдөлж байгаа энэ үйл явц бол өөрөө хөгжил. Бид ээж сурж байгаа батыг ди сурж байгаа доржтол харьцуулаад байгаа юм. Гол алдаа бол. Багш нар бол дандаа бата чи яагаад дорж шиг сурч чадахгүй байна вэ гэж асуудаг. Ангиас математикийн олимпиадад орох хүүхдүүд байна уу гэхээр нөгөө болдлоордог. Монгол хэлний олимпиадад болдлоордог, физикийн олимпиадад болдлоордог. Тэнд сууж байгаа ангийн хүүхдүүд бол өөрсдийгөө би бол болд биш ээ. Болд бол хамгийн мундаг нэгэд ойлгоцсон. Эцэг эхчүүд ч гэсэн бид нарыг багаас нь сургахдаа миний хүү дуулахгүй дээ гэж сургацсан. Тэгэхээр би өөр нь дуулахгүй мэн л гэж боддог. Өөртөө бүр итгэцсэн байна шүү дээ. Би дуулахгүй. Аав нь угаасаа бага багтаа математик дээр тааруу байсан юм. Миний хүү яг л тэгж байгаа юм байна гэж. Аавын математик дээр тааруу байх бол хүүхдэд ер нь хамаагүй шүү дээ. Тийм үү? 60-аар ди авдаг хүүхэд 65-аар ди аваад нэг өдөр ирэхээр чи 90-ээр явж байгаа болдоос муул байна гэдэг. Гэхдээ тэр хүн 60-аар ди авдаг байсан хүн 65-аар ди авсан л багхгүй. Монгол улс хөгжихгүй байна л гэж бохимдаад байдаг. Монгол улсыг бид нэр Америктай л харьцуулдаг. Гэтэл та бүхэн бод 10 жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол улс хөгжсөн үү? Хөгжсөн үү? 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хөгжсөн. Гэтэл бид бол Монгол улс Америк шиг болохгүй байна л гэж бохимдаад байгаа. Бид Америк шиг болж чадахгүй байна. Бид Япон шиг хөгжихгүй байна гэдэг. Гэтэл өнөөдөр Японы боловсролд нэг зүйлийг бол анхааруулж байна. Хизээч бүх тайвширсан. Англид бол боловсролын индексээр дэлхийн эхний 5-д байнга үчигддэг байсан орн. 2005 онд гэхэд бол бүр 2 дугаар байранд орж ирсэн улс. Тэгээд тийм их өндөр байранд ордог байсан улс нэг удаа 8 байраар хойшлсон. 8 байраар. 11 рүү орж ирсэн. Тэгэхэд бол тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж исэн Тони Блэйр бол нэг ийм үгийг хэлсэн баг шүү дээ. Бид тайвширч болохгүй. Боловсрал бас дахин боловсрал байх хэрэгтэй байна. Бид их хэтэрхий тайвширлыг хүртэж байна. Европын Кипр гэж орн байна. Дэлхийд гэмт хэргийн тоогоор хамгийн бага тооцогддог. Гэмт хэргийн гаралтаар хамгийн бага тооцогддог орн. Буюу тэр хүмүүс нэг зүйл шаналж байгаа одоо. Юунд шаналж байгаа гэсэн чинь хаалгаа цойжилдог болчооч ард түмнэ гэж хүсэж байгаа өдөрлгүүд нь. Яасан гэхээр хаалгаа цойжлохгүйгээр тийм тайван байдаг улс болчиход байна шүү дээ. Гэхдээ энэ гэмт хэрэг гэдэг зүйл чинь гарч мэдэн шүү. Хулгай зэлгээ бас гарч мэдэн шүү. Тийм болохоор хаалгаа цойжилж очие гэж хүсэж байгаа. Тэгэхээр бид ерөөсөө байгаа байрнаас хэдийн хэмжээнд урагшилсан бай гэдгийг харж чадах юм бол тэр чигээр урагшаа явдаг.
Үнэхээр л 100% англиар мэддэг хүн 120 хүүхэдтэй болж ивэл энэ хөгжил үсттэй. Гэтэл 1000 үг мэддэг хүн 1000 дээр байгаад байгаа нь хөгжил биш. Гэхдээ 1000 хүүхэдтэй хүний хажууд 120 хүүхэдтэй хүн хоёрыг харьцуулахад яах вэ? 1000 хүүхэдтэй мэдээж илүү. 90-ээр явдаг хүүхдийг бид өнөөдөр 90-ээр нь л дуусгаж байгаа байхгүй. 10 жил 90-ээр нь л дуусгаж байгаа. Тэрийг 91 болгохын тулд, 92 болгохын тулд, 93-аар явдаг болгохын тулд дүнгээр нь яриул шин. 120 англи үг мэддэг хүн сарын дараа 140 болж ивэл түүнийг нь урамшуулдаг тогтолцоороо бид яагаад нэвтрэхгүй байна вэ? Багш нарын дунд ч гэсэн бид нар багшийн хөгжлийг ярихаараа дандаа нэг зүйл дээр хамгийн их том алдаж байгаа. Монголын багш нар хөгжиж гин үү гэхээр ерөнхийдөө хөгжиж байгаа гэж бид хэлдэг. Бид бол аливаа зүйлийг дандаа ерөнхийлөө сурцсан хүмүүс шүү дээ, тэ. Таны амьдрал ямар байна гэхээр бол ерөнхийдөө дажгүй гэж. Цалин үйлс нэмэгдэж байгаа юу гэхээр гайгүй гэж, тэ. Яг хэдээр нэмэгдэж байгаа, яаж өсөж байгаа, яаж хөгжиж байгаа гэдгийг бид нар хэзээ ч тоогоор ярьж чадахгүй шүү дээ. Тийм учраас орчин үед өнөөдөр дижитал засаглалыг бий болгоё, дижитал эр үед амьдарч байна гэдэг шүү дээ. Энд чинь тийм их том сүртэй үг биш шүү дээ. Дижитал гэдэг чинь тоон л гэсэн үг шүү дээ. Тоогоор ярья л гэсэн үг. Бид өнгөрсөн хугацаанд ядуурлыг тэдэн хувиар бууруулсан. Тэдэн хүнийг ажлын байртаа болгосон. Манай улсын эдийн засаг тэдэн хувиар өссөн нь хүний хөрөгчөнд байгаа хүнсний тоог тэдээр нэмэгдүүлсэн. Харалтаа Батагийн хөрөгчөнд хизээ алин байдаг байлаа. Байдаг л болсон байна. Тэгвэл жимс дүүрэн хөрөгчөөрөө цуглуулсан доржтой харьцуулахад эднийх ядуу байгаа л та. Гэхдээ өнгөрсөн хугацаанд нь харьцуулахад тэр хөгжсөн л байхгүй. Тийм учраас бид нэр хөгжлийг хүнтэй харьцуулдаг. Хөгжлийг өөрөөсөө бусдтай харьцуулдаг. Энэ байдлаасаа бол бид маш их алдаж байгаа. 2015 онд багшийн хөгжлийг дэмжих хуультай болох нь бай тухай багшийн хөгжил гэдэг энэ сэдвээр ярьдаг хүмүүс байхгүй байлаа шүү дээ. Өнөөдөр 2016 оноос ахуулаад нийгэм давлгаа үүссэн. Миний энэ багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан батлуулсан зарим хүн энэ нь алдаатай байна, энэ зохицуулт нь буруу байна. Энэ чи хэрэгжихгүй юм байна гэдэг. Хүмүүс зарим шүүмжилдэг. Гэхдээ үүний эцэд алхам хийсэн байхгүй. Эндээс алхам хийсэн. Хөдөлгөөн хийсэн. Энэ хуулийг та нар хизээж яаж ч өөрчлөх, энэ хуулийн дээр ямар санал санаачлах гарах боломжтой шүү. Сая багш нарын их хурал зохион байгуулагдлаа. Багш нарын их хурлаар багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн заасан заалтуудыг засгийн газар хэрэгжүүлсэн тогтоол гаргаж байгаа шүү. Энэ хуультай байснараа, хууль эрх зүйн орчин нь байснараа үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг нээж өгсөн. Тийм ч учраас бид өнгөрсөн хугацаанд ямар байсан, өнөөдөр ямар байна гэдгийг үргэлж харж явах ёстой гэж би бол ойлгож байгаамаа. Тийм ч учраас би өнөөдөр хөгжил гэдэг үгийг бол та бүхнийг би сайн ойлгосоо гэж бодож байна. Энэ бол хөдөлгөөн юм. Тэгэхээр бид хөдөлж л байх хэрэгтэй. Явж байгаа хүн л бүдэрч ундаг шүү дээ. Хэвтэж байгаа хүн бол хизээч бүдрэхгүй. Гэхдээ бас хөгжихгүй. Явж байгаа хүн бол бүдэрн босоод буцаад алах нь ямар ч байсан хүрэх ёстой газараа нэг өдөр хүрнэ. Ийм л гол онцлогт. Тэгэхээр багшийн хөгжлийн асуудлыг ярихад бол бид үнэхээр өөрийгөө өөртөө өөрсдийнхөө амьдралтай нөхцөл болцоогоо өөртөө оюутнуудыгаа сурагчдыгаа дандаа өөртөө харьцуулж за чи минь 60-аар ди авдаг байсан 65-аар ди авсан мундаг байна чи 90-ээр авдаг доржоо чи 91 авч болох л байсан чи 1000 хүүхдтэйгээрээ чи 10 жил боллоо гэж хэлж болно шүү дээ. Өнөөдөр 1-р ангиас нь ахуулаад англи хэл заагаад байдаг. Хүүхдүүд 4-р ангиас хойш англи хэл нь огт хөгжсөнгүй гэж ярьж байгаа шүү дээ. Тэгвэл би англи хэлээрээ ангийнхаа хамгийн мундаг нь байсан гэж. Миний хувьд бол яг адилхан. Би 5-р ангиас хойш миний англи хэл 10-р анги дуустал огт сайжраагүй. Тэгвэл би ангидаа муу байгаагүй. Тэ? Яваад л байсан. Математикийн хичээлдээ би өөрийгөө боломжийн гэж боддог. Олимпиадад ороод би Баян зүрхийн олимпиадад би ороод 3-р байр эзэлсэн. Би бол сургуульдаа л их мундаг байгаа юм байна гэж өөрийгөө өнгөрөөгд яваад байсан. Тэнд би нийслэлийн олимпиадад амжилт гаргана гэдгийг ерөөсөө тооцож чадахгүй байгаа юм. Ягаад гэвэл дээврийн цаан дэлхий байна гэж огт бодохгүй зүгээр л ангийнхаа дунд л бусдтайгаа харьцуулаад энэ ийм байхад би ийм байгаа нь болоо шүү дээ. Тэ? Манай ангийнхаа ийм хариуцлахгүй байхад би ийм хариуцлагатай болоо шүү дээ.
гэдэг байдлаар л асуудалд хандж байгаа. Тийм учраас багшийн хөгжил гэдэг асуудал бол тасралтгүй урагшлах үйл явц. Багшийн хөгжлийг дэмжинэ гэдэг бол бид нэр тасралтгүй хөгжүүлэх үйл явц. Хууль гэдэг чинь өөрөө органик хууль гэж бид нэр нэрлэдэг шүү дээ. Энэ чинь органик хууль. Органик хууль гэхээр нийгмийн хэрэгцээ шаардлага тухайн цаг үетэйгээ нийцээд үргэлж сайжирж идэг. Үргэлж шинжлэгдэж идэг. Эрх зүйн орчин нь өөрчлөгдөж идэг шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар байдаг учраас хуулийг заавал нийгмийн хэрэгцээ шаардлагыг нийцүүл засчих ёстой л гэдэг би байр суурьтай байдаг. Хуулийг оролдож болохгүй гэж зарим нь ярьдаг. Үгүй ээ. Хууль чинь өөрөө нийгмийн харилцааг зохицуулж байгаа учраас нийгэм чинь өөрөө юу юм бэ гэхээр хүний нэгдэл учраас хүмүүс өөрөө цаг хугацаатайгаа уралдаад сэтгэлгээ нь өөрчлөгдөж идэг учраас мэдээлэл хүлээж авах үйл явц нь шинжлэгдэж идэг учраас хүмүүсийн хоорондын харилцаа ч гэсэн өөрчлөгдөж идэг. Тэгэхээр үүнийг нь дагаад нийгмийн харилцааг зохицуулж байгаа төрөөс тогтоож байгаа тэг хэм хэмжээнүүдийг зохицуулдууд ч гэсэн нийгэмтэйгээ нийцээд л урагшилж явах хэрэгтэй. Одоо дэлхийн нийт нэг зүйл дээр нийллээ. Энэ бол бүх шийдвэр нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой гэж community based гэж нэрлэж байгаа юм. Нийгмийн хэрэгцээ шаардлага гэж юу юм бэ гэхээр хүнд юу хэрэгтэй байна түүнийг нь зохицуулж байгаа шийдвэр байхгүй. Тэгээд би байнга жишээ авдаг шүү дээ. Би өмнө жил багшийн хөгжлийн актын дээр бас хэлж ирсэн. Багш нараа ерөнхий байдлаар асуудал бити хандаарай. Ерөнхий байдлаар. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль ямар болсон байна гэхээр ерөнхийдөө дажгүй гэж битгий хэлээрэй. Хүнд ном дурсахаар ямар сайхан ном бэ гэж битгий хэлж байгаараа уншаагүй байж ич. 2 минут хүнтэй уулзчаад энэ их сайн залуу байна гэж битгий хэлж байгаарай. Таниагүй байж ич, тэ? Сар үерхчээд хүнтэй битгий суугаарай. Таниагүй байж ич. Тэгэхээр бид нар ерөөсөө дандаа л ийм асуудал дээр ингэж ханддаг. Энгийнээр болох юм бол би та нарын өмнө энд нэг хүн зогсоогод энэ бол болдын төрсөн дүүтээ суугаас салсан нөхрийнх нь хүүхэд. Би баянга ингэж хэлдэг шүү дээ. Юу юм? Энэ хэм болдын төрсөн дүүтээ хэм суугаас салсан нөхрийнх нь хүүхдээ. Та нарт би танилцуулчлаа ш нэг хүнийг. Та нар одоо ингэ танилцчихлаа тий. Тэгээд дараа нь та нараас болдны хэм бэ гэхээр танихгүй. Төрсөн дүүг нь хараагүй. Яагаад суугаас салсныг ч мэдэхгүй. Тэгээд нөхрийн яриад хүүхдийн яриад байгаа байхгүй. Болдын төрсөн дүүд суугаас салсан нөхрийг нь хүүхдийг л яриад байгаа. Асуудал нь эндээ байна. Ерөнхий байдлаар хандсны уршиг энэ дээрээ гарч ийн. Багш нар хизээж орж ирээд биднэрт физик ямар хэрэгтэйг яриаггүй штэ. Наа чи улсын шалгалтанд ирнэ штэ. Багш нарт бас алдаа бий үстэ. Манай багш нар тэгдэг үстэ. Математикад автахгүй байгаад үзээрэй. Улсын шалгалтанд ирнэ шүү. Тэ? Чи ундаа чи гэдэг. Энэ тэр тэгэхэд байна шүү дээ. Хизээж энэ хичээлийг үзснээр чиний амьдралд ямар хэрэгтэй гэдгийг хэлээгүй шүү дээ. Тэ? Би сургуулаа төгснөөр амьдрал дээр гарахаараа физик надад ямар хэрэгтэй байсан юм бэ, тэ? Би химийн анхан шатны мэдлэгтэй байсан бол гэж дандаа боддог шүү дээ хүн. Зөвхөн улсын шалгалтанд ирэхийн төлөө л түүний төлөө ажиллаж ирсэн. Дандаа. Би анх 10 жилээ төгсөөд Хятадд очиод нэг 4 сар хэлний бэлтгэл суралцсан. Тэгсэн чинь тэнд манай ангийн дээр гаднаас ирсэн аягүй олон оюутнууд байсан. Тэд нар бол ингэдэг байсан. Байнгын хичээл хийдэг. Тэг байнгын шүү дээ. Тасралтгүй. А бид бол шалгалтын өмнө 2 хоногт хийдэг. Тэ? Тэгхдээ илүү хоног авдаг. Ой, нөгөө манай монголчууд яах юм 2 хоног нүдэл ороод бүгдээрээ явчихна. Нөгөө байнгын хичээл хийгээдсэн нөхдүүд ч ороод далаарс явчихдаг тий. Одооныхоор бол. Тэгээд манайхан юу гэж ярьдаг вөхөр манайхан ч потенциалтай. Эднэр ийм тэнийг хардаа байна. Бүтэн жил хийгээд авж байгаа дүнгийг хар. 10 хоногийн дараа ирээрээ авагч монголчуудаас тэр шалгалтын талаарх буюу тэр нөгөө нэг өгсөн агуулгаар нь энгийн асуулт асуухад мартцсан. Мартцсан байдаг байхгүй. 10% ч үлдээгүй мартцсан. Шалгалтанд зориулаад нэг зээжлээд орцсон те. Нөө далаар сий бол насан туршийн мэдлэг нь болж тэнд үлдсэн баг. Тэгээ түүнийг л бид нар өөрсдөө хөгжил гэж хараад байгаа. Мундаг хөгжөөд байна. Потенциалтай байж болно. Потенциалыг амьдралын нөгөө нэг мэдлэгийг хэрэглээ болгох төвшөнд нь хэрхэн аваач вэ гэдгийг бид нар бодож чадахгүй байгаа та. Хамгийн гол учир, утга учир оршиж байгаа гэж бодож байгаамаа.
Тэгэхээр багшийн хөгжил гэдэг бол багш ажлын байранда тасралтгүй хөгжих үйл явц юм а гэж бас одоо би хэлхийг хүсэж байна. Тэгэхээр та бүхэн энэ үгийг бол их сайн мэднэ л дээ. Ask гэдэг те. Одоо та нар сүүлийн үед бол байнгын ярьж байгаа шүү дээ. Мэдлэг, чадвар, хандлага. Тэгж байгаа үз. Одоо байнгын нэг юм ярьдаг болсон. 3 жилд мэдлэг, чадвар, хандлага өөр юм байхгүй. Мэдлэг, чадвар, хандлагыг л үнэлнэ. Тэгээ энэ мэдлэг, чадвар, хандлагыг үнэлнэ гэж чухамдаа юу юм бэ? Гэхээр боловсролын үндэс нь хаана оршиж байдгийг өөрөөсөө асуу гэж Тони Блэрийн үг байхгүй. Ask гэж асуу гэж. Тэр үед яагаад ингэж хэлсэн болов? Ask гэдэг салбарын шинжил явагдсан. Энэ ask гэдэг үг нь энэ attitude, skill, knowledge гэдэг 3 үгний товчл. Мэдлэг, чадвар, хандлага. Энэ 3 үгийг ask гэдэг боловсролын шинжилгээний загвар болгож явуулснаас хойш боловсролд мэдлэг, чадвар, хандлага чухлаа гэдгийг авч хэлсэн юм а. Манай монголчууд үүнийг нь орчуулад мундаг шинжил хийдэг болох гэж байгаад нэг юм алдаа гаргасан нь энэ дээд боловсролын хууль. Энэ дээд боловсролын хуулинд манайх мэдлэг, чадвар, дадал гэж томьёолж байгаа шүү дээ. Одоо өнөөдрийн дээд боловсролын хууль. Оюутныг мэдлэг, чадвар, дадлаар нь үнэлнэ гэж. Яагаад дадлаар нь та нар үнэлдэг юм бэ? Чадварыг чи олон давтаад байгаад зүйлийг чинь дадал болгоно гэдэг юм аа. Монголоор бол. Ямар хэлээр ийм юм яриад байгаа юм бэ гэхээр тэр attitude гэдэг үгийг орчуулахдаа дадал гээд орчуулчихжээ. Хамгийн харамсалтай нь. Тэгэнгүүт салбарт өөрөө маш том тоглолт үүссэн байна. Мэдлэг, чадвар, дадлыг үнэлнэ гэхээр хандлагыг үнэлнэ гэдэг нь орхигдсон баг. Зүгээр л мэдлэгийг үнэлээл, чадварыг үнэлээл, дадлыг үнэлээл явчихдаг. Дадсан уу юу гэдэг. Тэгэхээр өнөөдөр чинь нийгэм өөрөө нэг юм эмх замбраагүй байдал руу шилжчихсэн. Бие биенээ үзэн ядах сэтгэлгээр рүү шилжчихсэн. Нийгэм соён гэгэрэл гэдэг зүйл байхгүй болцсон. Бие биенийг зөвшөөрдгүү, царай муутан царайлгийгаа зөвшөөрдгүү, ядуу нь баяныгаа зөвшөөрдгүү, онц сурд, муу сурддаг нь онц сурдгаа зөвшөөрдгүү ийм болчихлоо шүү дээ. Өөрийнхөө хэмжээг мэддэггүй. Тэгэхээр бүдүүн хүн гарч ирээд турхыг яриад байгаа нь асуудал байхгүй юу? Манад бол. Та нар мэдчихэж шүү дээ. Өөрөө айгүй тарган хүн гарч ирээд турхын нууц ярихаар 100 хүн очиж сонсоод байгаа юм. Би гайхаад байгаа. Чи өөрөө тураагүй хүн яагаад турхыг яриад байгаа юм бэ чи? Өөрөө царай муутай хүн өөрөө л царайлаг болохыг яриад байгаа байхгүй. Тэгээд байгаа үст. Тэгээ энэний чинь цаан чинь өөрөө асуудал үүсээд байна. Хүн ерөөсөө байгаа байдлаар нь хандлагаар нь хүнийг хараад итгэдэг юм байна хүн те. Энэ үнэхээр итгэж болох хүн мөн. Тийм ч учраас бизнес эрхлэхийн тулд бид нэг одоо хувц сунарандаа хүртэл анхаарах хэрэгтэй юм байна. Хүнтэй уулзахдаа хүртэл те зүг зогстой харьцах хэрэгтэй юм байна. Нэгэсэндээ хүнд үзүүлж байгаа тэр хандлага нь өөрөө зөв байх хэрэгтэй юм байна гэж шүү дээ. Тэгээд энэ Майкл Дейл гэдэг одоо дэлхийн том корпорацийг үндэслэгч Дейл гоо бол одоо бол дэлхийн 10 тэрбумтны нэг. Тэр хүний одоо нэг найзынхаа талаар бичсэн дурдтгал байдаг. Тэр болохоор тэр Action Coach гэж одоо бизнесийн том консалтингийн компани байдаг. Түүний захирал Брэд Шугар гэж үүний талаар хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэсэн чинь тэр Брэд Шугар гэдэг нөхөр нь шүү дээ. Одоо дэлхийн 37 орнд салбартай том бизнесийн зөвлөгөө өгдөг компани захирал. Тэр хүн өөрөө маш их мэдлэг боловсралтай тэгээ хүн зөвлөгөө өгдөг гэсэн. Яаж баяжих уу, яаж мөнгөтэй болох уу, тэ та яаж хөгжих үү, яаж бизнес эрхлэх үү, ямар алдаа дутагдал байна. Тэгсэн чинь тэр хүн 5 жил зөвлөгөө өгөхөд бол маш олон клиентүүд үйлчлүүлэгч нартай болсон. Тэгсэн чинь тэр 5 жилийн хугацаанд маш олон өрсөлдөгч нар гараад ирсэн байхгүй. Маш олон зэрэг компаниуд байгуулагдаад өрсөлдөгч ихсээд эхлэхээр чинь хэрэглэгч багасаад эхэлж шээ. Түүний тэр Брэд Шугараас илүү боловсралтай хүмүүс тэнд чинь зөвлөгөө өгдөг болоод эхэлж байгаа. Тэнгүүд би өөр нь дутдаг болж байгаа юм байна. Би өөрийгөө өөр нь боловсруулах хэрэгтэйгээд 5 жилийн хугацаанд олж авсан ашиг орлогоороо олж авсан өөрийнхөө үл хөдлөх хөрөнгүүдийг бүх зүйлээ зарсан. Ингээд зарсан бүх мөнгөө аваад дэлхийн орнуудад дараа аяллийгээд
үзэж харснараа байх хэрэгтэй байна. Аялье гээд богино хэмжээний сургалтуудад хамрагдсан. Энэ 8 жилийн хугацаанд дэлхийн 50 гаруй орноор яваад 180 гаруй сертификаттай би ирсэн гэж тэр хүн хэлсэн баг. 180 гаруй сертификаттай 8 жилийн дараа ирэхгүй. 50 гаруй орн сургалтанд суугаад шүү дээ. 3 хоног, 7 хоног. Тэгээд тэр хүн бол үнэхээр их боловсрал мэдлэгээд хуримтлуулаад одоо яг хүн зөвлөдөг дээр ирсэн баг. Ямар ч компанид нэг босгоод ирэх хэмжээний чадвартай болоод ирсэн. Тэгээд 8 жилийн дараа ирэхээр нөгөө нэг зах зээл нь байхгүй болцсон байгаа шүү дээ. Өөр хүмүүс орж ирээд манлайлаа те. Түүний орон зай байхгүй болцсон. За орон зай байхгүй болох нь хамаагүй би ерөөсөө ажиллаа хийх ёстой гэд хурж ирсэн ч өөрт нь мөнгө байгаагүй. Тэгээ нэг жижигхэн түрээсийн өрөөнд ингээд суугаад хүнд яаж баяжих уу, яаж мөнгөтэй болохыг ярьж ирсэн. Өөрт нь мөнгө байхгүй учраас өмссөн зүйлсний ч гэсэн тэгээ байр савнч гэсэн тийм ихтгэл төрүүлэхээр биш. Манайхан ч хандлага нь тийм шүү дээ, тэ. Одоо том газрын офис дотор суугаад 2 3 туслагтай ингээ гоё офистой байж бол энэ бид нар зөвлөн гэж бодож байгаа болохоос биш те. Өөр нэг жижигхэн нэг түрээсийн байранд зөвлөгөө өгөхөө сууж байгаа хүнийг харахаараа энэ ч те чадах болов гэдэг ингээ итгэл төрөхгүй. Тэнгүүд нөгөө брэд шүүгэр бол за ерөөсөө би зөвлөгөөгөө өгөөд эхлэе. Тэгээ хүмүүс намайг зөвшөөрөх байх гэдэг ихэлсэн чинь эхнээсээ юу гэж ямар сэтгэлдээ болж эхэлсэн бэ гэхээр ерөөсөө энэ нөхөр бол биднэрт зөвлөгөө өгч чадахгүй байна. Өөрийнх нь байгаа байдал нь харалт. Ядч нэг өөрийн нэг офис ч байхгүй. Өмссөн зүйлсийг харалт. Яаж хүнд баяжихыг ярьд. Нэг ядруу юм байна гэдэг. Тоохгүй. Болж эхлэхгүй. Уг нь бол тэр хүн тухайн салбартаа бол үнэхээр лидер нь болж чадсан байсан. Тэр чинь аргагүй шүү дээ. Дэлхийн 50 гаруй орноор яваад туршлага судлаад ирсэн. Тэгээ би энэ 180 гаруй сертификатыг одоо яаж хүмүүст тус болгох вэ? Хүмүүст одоо яаж энийг хүргэх вэ гэж бодож байгаад нэг арга сэтгсэн. Ямар арга сэтгсэн бэ гэсэн чинь би өөрөөсөө өөр харагдахгүй л байх хэрэгтэй гэж бодсон байхгүй өөрөө. Тэгээд энэ одоо энэ манай 16 17 молоо гэдэг 4 оронтой лавлахууд байдаг шүү дээ, тий. Энэ лавлахууд шиг төлбөртөө дугаар аваад жижигхэн нэг юм ортой хажуудаа нэг ширээтэй офис юу гэртээ утас тавиад утсаас урчлаад ингээ утсаар зөвлөгөө өгдөг болсон. 4 жил утасны цаанаас зөвлөгөө өгсөн. 4 жилийн дараа брэд шүүгэр гэж хүн хаана байна гэд тэр хайж эхэлсэн баг. Түүнийг утасны цаанаас зөвлөгөө өгöd байгаа хүнтэй уулзмаар манай компани ажилд авмаар тэр их мундаг хүн байна гэд хайж эхэлсэн. Ингээд 4 жилийн дараа ил гарч ирсэн. Ингээд өнөөдөр тэр 37 оронд салбартаа том компани захирал болтлоо хөгжсөн. Тэгэхээр хандлага гэдэг чинь өөрөө дандаа одоо өөрөө мэдрүүлж идэг зүйл шүү дээ. Багшиг хүндлэх хэрэгцээ ч гэсэн оюутнууд ч гэсэн сурагчид ч гэсэн багшигаа хүндлэхтэй бол дандаа түүгээр нь боддог шүү дээ. Монгол Улсын боловсролын их сургуульд би сурж ирсэн. Тэгсэн чинь манай нэг багш байнга ярьдаг байсан. Нөгөө нэг хошин шог дээр гардаг шиг ажил гэр гэдэг би бол байдаг хүн. Ажил гэр. Та нар ч гэсэн сургууль гэр номын сан ингээд л сур гэдэл байнгын нэг юм ярьдаг байсан. Тэгсэн чинь би энэ манай багш хичээлээр номын санд суудаг гэр ажил номын төлөө төрсөн хүн гэж бодчих л. Тэгсэн чинь бид нэг оюутан байхдаа найзуудтайгаа хамт UB Pulse-ийн нэг Laserland гэж диско клубт орлоо. Манай багш авч өгч штэ. Нөө ажил гэр номын сан чинь нийлээ халамцуу. Тэгэл маргаашнаас нөгөө ажил гэр мэрээч манай хүн ч ярихаа болсон. Би ч сонсгоо болсон нөхрийн. За яар шиг гэд те. Тэгэнгүүт нөгөө тийм хандлага авчгаар чи ажил гэр чивс явах болчих юм чинь те. Тэнд чи нөгөө манай нөгөө Эрдэм номын хаан чинь тэнд чи өрөөс авч өгч. За тэгээ одоо өрөөсө болио доо. Тэгэнгүүт багш ч надаас жоохон цэрвэ те. Ийм болчихгүй. Тэгэхээр энэ багш гэдэг мэрэгч чи хүндрэлтэй байхгүй. Хүүхдүүд та нар дандаа зүв алхаасаа гэж бодож байгаа шүү дээ. Дандаа зүв байгаасаа гэж бодож байгаа. Багш хүн бол төгс гэгэрсэн хүн гэж бодож байгаа шүү дээ хүүхдүүд чи. Тийм биз дээ. Эцэг их болвол эцэг ихээсээ илүү. Энд чинь багш хүн. Манай багш мундаг. Манай багш л одоо бүх юмыг мэдж байгаа. Миний багш хэлсэн. Ээж нь хэлсэн л багш хэлэхээр ойлгодог. Тэр ийм их хариуцлагатай алба байхгүй юу? Тэгэхээр энэ мэдлэг чадвар дадал гээд аваад үзчихээр хандлага нь орхигдсон учраас тэр манай багш нар заримдаа нөгөө тийм асуудал гаргаж ирсэн байгаа юм л да. Одоо хуулиас болсон юм шүү. Тэгээд баг боловсролын хуулинд болохоор эн чинь төлөвшил шүү дээ. Мэдлэг чадвар төлөвшил гэдэг. Тэр төлөвшил гэдэг чинь өөрөө
шал өөр утгатай үг шүү дээ. Төлөвшил гэдэг. Төлөвшнө гэдэг чинь зөв хандлагатай хүн олон жилийн дараа төлөвшгийг хэлдэг байхгүй. Олон жилийн дараа. Намайг Англид магистр сурахад манай багш хэлдэг байсан. Ойлгосноо гэдэг. Тэгэхээр бид нэр ойлгосоо. Чи юу ч ойлгоогүй гэж манай багш хэлдэг. Яагаад ч ойлгоод та юу яриад байгаа? Би ойлгосон гэх. Зүгээр мэдсэн л байхад болно. Чи юу ойлгох юм? Би одоо хүртэл ойлгоогүй байна. Ойлгоно гэдэг чинь алдаж оноод ухамсарлаад буруу зүгийг нь мэдрээд тэр эцсийн үр дүн шүү дээ. Ойлголт бол. Тэгэхээр чи бид нар 40 минут хичээл заачаад ойлгосон биз? Гэхээр ойлгосон. Юу ойлгоогүй байгаа шүү дээ тэр чинь. Гэртээ даалгавраа хийн, тэ шалгалтандаа уунан, тэгээ алдна, оонно. Тэгжиж нэг юм сүгэлт бүр сүгэлт ойлгоно шүү дээ. 60 гараад нэг юм жоо ойлгож ийн гэж байгаа гэдэг хүмүүс. Тэр чи бид нар юу ойлгох юм? Та нар бол юу ч ойлгохгүй байгаа шүү дээ. Зүгээр мэдчихэл байгаа. Би ч гэсэн мэдж байгаа. Тэгэхээр мэднэ гэдэг бол өөрөө мэдчихлээ шүү дээ. Түүний чинь одоо нөгөө зүвийг нь олж аваад зэгцтэй болгох нь өөрөө мэдлэг шүү дээ, тий? Ерөөсөө л тийм биз. Маш олон юм мэдээлэл дундаас л хэрэгцээтэй юмыг нь өөртөө олоод авахыг л мэдлэг л гэдэг шүү дээ. Зэгцтэй мэдээллийг л хэлээд байгаа шүү. Тэгэхээр энэ интернетийн мэдээллийн 900 одоо энэ дижитал генерашн эхэлчлээ гэдэг байгаа энэ Z үе юм уу гэдээ одоо ярьж шít. Энэ чи дижитал 90 үе учраас интернетийн их урсгал мэдээлэл яг хогон дундаас өнгийн цаасыг түүх чадварыг хүнд бий болгох гэдэг байгаа байхгүй. Тийм учраас Америкийн боловсрол бол ганц одоо онцлогтой шít. Ерөөсөө энэ Z үеийнхэн одоо гарч ирэх юм байна. Интернет чинь ийм давлгаа ботлоо хөгжчлөө. Одоо харин яах ёстой бэ бид нар гэсэн чинь ерөөсөө хүүхдүүдэд нэг л зүйлийг ойлгуулах ёстой. Энэ бол мэдээллээс цэгцтэйг нь олж авах чадварыг л олох ёстой. Яагаад вэ гэхээр нэг мэдээлэл явахаар 15 янзаар түгхэхээр алийг нь зүгийг ойлгохгүй шүү дээ. Тэгээ өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар асуудал үүслээ. Өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгэмд яригдж байна. Ингээл гэмт хэрэг ингээ гаралт ихслээ. Цахим гэмт хэргийн тоо сүүлийн 1 жил 1 дахин ихслээ. Эн чинь өөрөө сэрэмжлээд байгаа юм шиг биш. Эцэстээ сурчлаа болоод байгаа байхгүй. Нийгэмд сэрд хийсэн мэдээллүүдийг нийгэмд түгээгээд байхаар сүүлдээ энэ чинь байж болох юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ энэс чинь аль нь зүвийнгээ буруу зүг нь шүүн тунгааж чадахгүй өсвөр үеийнхэнд энэ чинь халтаа юм шүү дээ. Тэгэхээр багш нар бол 15 жил заасан нөгөө л нэг цаасан дээр бүр ингээд нэг ноорхоо болцсон цаасаа 15 жил бити ярил гэж би хэлдэг. Өнөөдөр 15 жилийн өмнөх тэр үед зааж исэн хичээлж хоцрогдсоо. 15 жилийн дараах өнөөдрийн хүүхдүүд чи өөрчлөгдсөн. Багш бол сурагчигаа хэлээр ярьдаг байх хэвээр. Дуртай дууг нь мэддэг байх хэвээр. Дуртай дуучныг нь ойлгодог байх хэвээр. Мэдээлэл авдаг сувгийг нь мэддэг байх хэвээр. Тэгж байж багш хүүхдтэй хамт суралцсан. Тэрнээс биш 15 жилийн өмнөх тэр зааж исэн юм а өнөөдөр заагаад л байгаа юм бол тэр чинь хүүхдүүдэд хүрэхгүй байна шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр ерөөсөн одоо бид бол хамтдаа хөгжих ёстой. Багш бол онлайн мэдлэгийг практик дээр хэрэгжүүлэхийн тулд ерөөсөө л орчин цагтаа дүүцүүлж явж явах ёстой. Орчин цагт хүүхдүүд юу хүсэж байна? Тэр хэлээр нь ярих ёстой шүү дээ. Ямар хэлээр ярьдیں тэр хэлээр нь ярих ёстой. Бүр одоо болж игэл хүүхдүүдийнхаа тэр дуртай таалагддаг тэр хувц сундрын ч гэсэн өмсөх ёстой. Би бол тэгж ойлгодог. Тэгжиж тэр хүүхэд багштайгаа хамт хөгжиж багшийнхаа хүндлэл нь улам илүү их хэсдэг. Ойртох ёстой шүү дээ хүүхдүүдтэйгээ. Багш хамтдаа суралцах ёстой шүү дээ. Тэр шавийнхаа цээж нь гал асаадаг багшийг хамгийн сайн багш гинэ гэдэг чинь эцэст юу юм? Шавийн цээж нь гал аснаа гэдэг чинь бол галыг асаахад түүнийг дүрлзүүлэх нь бол тэр шавийн асуудал шүү дээ. Галыг асаах ёстой ямар ч байсан. Гал асаж чадахгүйгээр ингээд нэг нүдээд л байх юм бол тэр үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ мэдлэг чадвар хандлагын цогц илэрхийлэл бол өөрөө би энэ гэж ойлгож явдаг. Дэлхийд дээр боловсролын системээр тэргүүлж байгаа орнуудыг ярихад бол багш төвтөө мөн
Одоо өмнөд Солонгос улсад бид бол ойрхон жишээ авахад эхний 5 байранд бол энэ 5 улс одоо явж байна гэж. Хүүхдийн боловсролын төлөө хөрөнгө оруулалтыг Японыг 2 дугаар байранд оруулж байгаа. Зөвхөн хүүхдийн боловсролд хөрөнгө оруулалтын хэлбэрээр. Өнгөрсөн жил гэхэд өмнөд Солонгост бол үндэсний хэмжээнд боловсролд зарцуулах төсөв нь 11 тэрбум 300 сая Америк доллар байсан. Энэ баг өнгөрсөн жилийн хэмжээнд шүү дээ. Өмнөд Солонгос. Япон бол өнөөдөр яг хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулж байгаа хэлбэрээр дэлхийд хоёрт бичигдэж байгаа. Солонгос бол хүүхдийнхээ боловсролд дэлхийд дээр нэгдүгээрт одоо ирэмблэгдэхээр их хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Яагаад гэвэл оюун санааны бизнес, оюун санааны тусгаар тогтнол, оюун санааны ажлууд л энэ хүүхдүүдийн чинь ирээдүйд хөтлөнө гэдгийг чинь улс орнууд ойлгоцсон байна шүү дээ. Улс орнууд. Өнөөдөр 1215 онд Магна Хартын үндсэн хууль дэлхийд дээр анх тунхаглагдсан. Энэ нь дэлхийн анхны үндсэн хууль гэж ярьдаг шүү дээ хүмүүс те. Гэтэл түүнээс өмнө манад Чингис хааны эцэсэх хууль анхны үндсэн хуулийн шин чанартай хууль байсан гэдгийг дэлхийн эрдэмтэд нотлолоо шүү дээ. Манай 13 дугаар зуунаас ахуулаад манай улс ч юм байна шүү дээ. Оюун санааны орон байсан байхгүй. Персээс одоо орончийг нь авчирдаг, Германаас эмчийг авчирдаг, архитектурыг авчирдаг. Хятадаас уламжилт ангаахын том эмчнэр авчирдаг. Тэгээд тэдгээр хүмүүсээр концепц боловсруулдаг байсан баг. 13 дугаар зуунд шүү дээ. Тэгээд тэр технократуудын чинь тусламжтайгаар тэр их засаг хуулийг чинь боловсруулсан шүү дээ. Тэр үеэс ахуулаад эрдэм мэдлэгтэй хүний хүнддэгдэг байсан байгаа зү. Дайсны талч байсан эрдэм мэдлэгтэй хүний хажуудаа аваад зөвлөгөө авдаг байсан шүү дээ. Тэр ийм улсууд өнөөдөр хөгжиж байгаа шүү дээ. Ийм улсууд. Өнөөдөр холбох эдийн засаг гэж одоо орчин үед их ярьдаг болсон. Connecting economy. Холбох эдийн засаг гэдэг чинь юу юм бэ гэсэн чинь ерөөсөө хэрэглэгчийг бизнестэй холбож байгаа шүү дээ. Өнөөдөр тэр Airbnb гэдэг компани чинь нэгч буудалгүй мөртлөө дэлхийн одоо хамгийн том буудлын сүлжээний том компани болцсон л байна. Нэгч таксигүй тэр Uber гэдэг байгаа компани чинь өнөөдөр дэлхийн хамгийн том таксины сүлжээг байгуулсан л байна. Open University гэж сургуулийн барилгыг хаагаад олоогүй шүү дээ. Манайхаа 5 сая оюутантай Open University гэж сургууль байгаа шүү дээ. 5 сая оюутантай шүү дээ. Тэр сургуулийн байр нэг 3-4 хөө офис байгаа. Тэр 3-4 хөө офис 5 сая хүн сурж ш дэлхийн. Юунд нь өнлүүлж байна? Дэлхийн шилдэгүүд тэнд цуглаад хөтөлбөрийг нь хийсэн. Дэлхийн шилдэгүүд цуглаад түүнд тэр агуулгыг нь боловсруулсан. Тэгээд тэр хөтөлбөрийг нь авахын тулд дэлхийн 5 сая оюутан онлайнаар сурж шít. Барилга байгууламжинд хуурддаг цаг үеийнхэн бид нар биш байхгүй. Өнөөдөр Швейцар гэдэг улсад очиод үзэлт. Тэнд өндөр барилга байхгүй. Тэгвэл яагаад Швейцарт өнөөдөр дэлхийн том тэрбум тунгууд хүүхдүүдээ сургаж байгаа юм? Швейцар бол ерөөсөө нэг л зүйлийг дээр анх уриалга гаргасан улс. Бид хөдөлмөрлөх ёстой юм байна. Хөдөлмөрлөхийн тулд цаг барих соёл гэдэг чинь асар чухал юм байна. Хамгийн бага зардлаар хамгийн үн цэнтэй брендийг хэрхэн бүтээх вэ гэдгийг л судалсан. Үүний үндсэн дээр цагийг анх, сэрүүлэгтэй цагийг анх Швейцар үндэслэсэн. Тэгээд өнөөдөр дэлхийн тэр нэг хэдэн сая долларын үнэтэй тэр том цагууд чинь үйлдвэрлэгдэж байна шүү дээ. Тэр цагны өртөх нь ямар гэж бодож байна? Үйлдвэрлэхэд тэр одоо $800,000 гэж байгаа цаг байна шүү дээ. Тэр цагуудын өртөх нь юу юм бэ? $80 байгаагүй. $800 бол байхгүй дээ. Гэтэл $800,000 тэр технологиг нь үнэлж шít. Тэгээ эн чинь тэнд байгаа хэрэглэгчийг энд байгаа буудал хоёрыг хооронд нь холбоод дунд нь бизнесийг бүтээгээд шít. Тэр хүмүүс тийм байгаа зү. Тэнд байгаа хэрэглэгч нар такси дуудыг гэхээр хэрэглэгч байна. Тэнд яваад өгье гэсэн машинууд нь байна. Тэр хоёрыг хооронд нь холбоод дунд нь ийм нэг интернет дээр нэг аппликейшн хийгээд энэ хоёрыг хооронд нь холбочхоор
дэлхийн хамгийн том таксины компаниг байгуулчихж байгаа. Энэ хоёрын хооронд нь холбоо. Энэ чинь холбоог эдийн засаг гэж байгаа. Тэгэхээр одоо шеэр хийх гэж хамжих эдийн засгийг яаж бүрдүүлж өгнө гэсэн чинь одоо бидний мэдих Apple одоо тэр дэлхийн том брэндүүд чинь зөвхөн технологио гаргаад үйлдвэрлэлийн дандаа хятадд шүү дээ одоо. Хятадд л үйлдвэрлэл хийж байгаа шүү дээ. Энэ нөгөө үнэтэй цайтай брендийн хувцснууд чинь үйлдвэрлэл нь хаана хийж байгаа? Дандаа Вьетнамд хийж байгаа шүү дээ. Хүний нөөц нь хамгийн хямдхан газар үйлдвэрлэлээ явуулаад зөвхөн технологи өгöd байгаа. Тэгээ яагаад монголчууд өөрсдийгөө энэ оюун санаагаа ажилуулад хөгжих боломжгүй гэдэг юм бэ? 3 сая 200 мянган хүн яагаад шинийг сэтгэхэд энэ технологио нутагшуулаад энэ оюуны өмчөө аваад ингээд энэ шин санаагаа дэлхийд гаргаж тавиад үн цэнтэй брэндүүдийг хятад үйлдвэр яагаад байгуулж болдгоо юм бэ? Үнэхээр 3 сая 200 мянган хүн үнэтэй байгаад байл. Бид нар хар ажил хийх ёстой хүмүүс биш шүү дээ. Багш нар өнөөдөр 3 сар Солонгост ажиллах ёстой хүмүүс биш шүү дээ. Бид 3 сая 200 мянгуулаа учраас бид хар ажил хийх ёсгүй хүмүүс байхгүй. Зөвхөн нүүрсэндээ найдаж явбал угаасаа хар ажилтайгаа л зуралдал дуусна. Зөвхөн бид нар энэ ирээдүг соёлыг төлөвшүүлэхэд наад хүүхдүүдийг үнэхээр энэ Z үеийн төлөөлөл гэдэг байгаа энэ дижитал үеийн төлөөлөл гэдэг хүүхдүүдийг зөв боожуулаад өгөөч гэдэг чинь багш нарын үүрэг байхгүй. Бид нар хинт найдаж байна. Бид нар шинэ залуу үедээ найдаж байна. Энэ шинэ залуу үеийг хэн төлөвшүүлж байна? Энэ багш нар чинь төлөвшүүлж байна. Тийм учраас энэ хүмүүсийг сэтгэл хангалуун цалинтай хөлстэй амьдралын баталгаатай нэг итгэл дүүрэн багшлах бололцоог нь хангаад өгөөч л гэж би хэлдэг байхгүй. Ингэж чадвал ирээдүйн чинь сайхан байна шүү. Ирээдүйн чинь сайхан нийгэм та бүхнийг өгдөн шүү. Тэгхгүйгээр багш нараасаа харамлаад тэгээд өөр салбар руу мөнгө хийгээд багийн төв дээр сургууль байгуулах ямар хэрэгтэй? Багийн төв дээр 2 өрөө байр яг 2 давхар байр яг хинт хэрэгтэй? Би бол одоо тэгж хэлдэг. Одоо нэг болох ёстой. Энэ 5-10 цаасаа багш нартаа өгөөд ирээдүйг та нар бэлтгээд өгөөгээд энэ багш нарыг сургуульд хамруулад орчин цагтаа нийцүүлсэн боловсролыг олгоход нь ингээд нэг зүтгэл гаргаад өгөх ёстой байхгүй төр. Тэгж чадах юм бол багш нар энийг хийнэ. Багш нар бол үнэхээр энэ нэг цэвэр ариун цаахан сэтгэлээрээ л ажиллаж штэ. Яг үнэндээ бол. Сэтгэлээр. Тэгээд Солонгост очиод би үнэхээр Монголын сургууль багш хийжсэн гэж яаж би хэлэх вдэ гэд. Үнэн шүү дээ. Буруу биш шүү дээ. Яаж хэлэх юм бэ? Тэрийг бид нар бодох шүү дээ. Өнөөдөр Японд хүртэл та нар хараа л да. Японд хүртэл бага ангийн багш нарын залин өндөр л байгаа шүү дээ. Японд хүртэл. Сургуулийн өмнөх боловсрол бага ангийн багш нарын залин өндөр баг. Яагаад бид нар өнөөдөр бага ангийн багш нарын цалин бага ингээ дээшлэх тусмаа? Бүр эсрэгээр яваад байгаа. Ахлах ангид бол ерөөсөө тэр нэг асуудал суурьсан сургалтыг кейс дээр ажиллаад хүүхдүүд өөрсдөө мэдлэгээ боловсруулдаг л үйл явцыг явуулдаг. Яг мэдлэг олгох үйл явц бол бага ангид л яв. Бид үүнд ч итгэдэг. Суур муутай хүүхэд 10 дугаар ангидаа гэгэрдэг юм аа. 1 2 3 4 5 дугаар ангидаа муу сурсан, тааруухан сурсан, бичиг үсгийн алдаатай бичдэг, найруулгагүй бичдэг. Тэр математикийнхаа нэг ойр зуурын бодлогыг бодож чаддаг байсан хүүхдүүд 10 дугаар ангид гэгэрдэг юм аа. Тийм үстэй. Суурийг нь сайн тавиад өгөхөд цаашаа тэр хүүхэд зөв явдаг. Өнөөдөр боловсралгүй 4 дугаар анги төгссөн миний мэдих олон сайхан ах нар байна шүү дээ. Тэр бол дээд боловсралтай нөхдүүдээс дээр хүмүүс байна шүү дээ. Хамаагүй сэтгэн бодох чадвар өндөртэй. Сэтгэн бодох чадвар нь хөгжсөн хүмүүс байна шүү дээ. Энэ чинь хүний суур зөв тавигдсантай холбоотой байна. Тэгэхээр Японд бол яг энэ чиглэл рүү хандуулж байна. Дээрээс нь технологи суурилсан сургалтуудыг зохион байгуулж байгаа. Ерөөдөө технологийн тусламжтайгаар сургалтуудыг зохион байгуулж эхэлж байгаа. За, Сингапурт бол яг 2010 онд Сингапурт хамгийн сайн нэг дэвшлиг хийж ирснийг би харж ирсэн. Бага ангийн хүүхдүүдийг хичээлд яаж дуртай болгох вэ гэсэн чинь ямар аргууд байна вэ гэд шин санааны уралдаан зарласан юм бил. Тэгээд түүнд 1-р ангийн хүүхдүүдийн математикийн сурах хүчийг алимны үнэртэй. 2-р ангийн хүүхдүүдийн монгол хэлний сурах хүчийг банааны үнэртэй. Ингээд
Сурах хүчгээс нь хүртэл ингээ жимсний үнэртдэг хүртэл хэлбэрээр хийсэн баг шүү дээ. Японд өнөөдөр тэр бага ангийн хүүхдүүдийн сурах хүчгүүдээр гол дүрийн баатараар хүүхдийг сургаж байгаа шүү дээ. Нэг баатар гаргаж ирээд тэр баатар өөрөө сурж байгаа юм шиг. Хүүхдүүдийг ингээ сонирхлыг нь татчих байгаа шүү дээ. Тэр Сингапур зөвхөн үнэрээр нь хүртэл дамжуулж, хүний мэдрэхүүгээр хүртэл дамжуулж хүнд хүргэж шүү дээ хичээлийг. Тэгээ хүүхдүүд дуртай жимснийхаа сурах хүчгийг авъя гэд авж шүү дээ. Хичээлээ хийж явахдаа хүртэл таатай ингэж хийж байгаа юм. Тэгэхээр ийм сайн дэвшлүүдийг энэ хүмүүс хийж чадж шүү дээ. Өнөөдөр Английн боловсролын хамгийн үнцэнтэй зүйл бол би энэ шатлсан систем гэж ойлгодог. Энэ шатлсан систем гэдэг чинь юу юм бэ гэхээр ерөөсөө левлийн сургалт төвшнгөөр л ахиулдаг. Энэ левлийг төгссөн дараагийн левел орно. Энэ одоо 4 семестр дунд сургууль байлаа гэхэд 1-р улирлаа дуусаад 2-р улирлын хичээлийг орохын тулд 1-р улирлын хичээл дээр таарууд үзүүс 2 руу явдаггүй. Швейцар бас яг ийм. Швейцарт 13 жил, 15 жил дунд сургууль сурсан хүүхдүүд байна гэж байгаа. Дараагийнх руу явдаггүй. Бид болохоор 12 бол 12-г ойлгоцсон. Их сургууль бол 4 жил бол 4 жилг ойлгоцсон. Тэгэхээр нэг үлгэн салган тэгээд нэг юм өгсөн болоод нэг нь авсан болоод ингээд нэг ингээ яваад байгаа. Миний дипломын дүүн дээр нэг диплом хамгаалсан чинь 100-аар A гэдэг дүн тавьсан байсан. Тэгсэн чинь би нөгөө магистр сурах гээд очисон чинь манай тэр багш нар гэж 100-аар A гэдэг дүн дэлхийд байдаггүй шүү. Энд 100-аар A гэдэг дүнтэй хүн байвал шившиг шүү гэж хэлсэн. Би бүр ичээд дипломоо нуугаад баларсан юм болсон шүү. Чи чинь төгс гэгэрсэн хүн байна гэж намайг хэлж байгаа шүү. Төгс гэгэрсэн. Гэгэрлийн замд орсон хүн байгаа хөөе. 100-аар A авцсан гэдэг чинь. Тэ? Одоо тэгээ 100 муугаар A битгий тавь. Одоо тэр чинь хүнийг эвгүй байдалд оруулд юм бэл. Айгуу гой шудраг тэр дал малтай бас их ихтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Чи энэ бүх юмны далайг авсан хүн гэж чи мундаг штэ гэдэг байхгүй. Намайг 7 хоног магтлаа манай. Чи ёстой мундаг энэ учрал шиг л нэрэ шалгалтын өгсөн тоостой. За би ч өөрөөсөө тасарчлаа л гэж бодлоо. Тэгээд дүн авчир өгсөн 65% гэдэг дүн тавьсан байсан. Үгүй арайч дээ. Би одоо нэрээ та намайг одоо яах гэж тэгж одоо олонний дунд намайг магтсан. Чи бод 100 юмны 65-ыг мэддэг хүн. Чи хангалттай гэдэг. Энэ 65-даа эзэн бай гэж. Тэ? Бид нар чинь тэгсдүүлт юм байна. Ерөөсөө юмыг. Тэ? Ерөөсөө шууд тэгээ 100 муугийн тавиад ингэж. Чи унсаа. Ягаад ч унсан мэддэхгүй тэ? Чи унсан шүү. Чи ингэж яагаад унандаа чи гэх тэ? Бүр ингэж бүр сэтгэл зүйн дарамтанд оруулаад идэв шүү дээ. Бас манай зарим багш нар ч тэ. Тэнгүүд бид нар чи айгуу тийм дарамттай. Одоо яандаа одоо ингэж унандаа л гэж бодоод байгаа. Тэгээд нөгөө таталцлын хувь шиг унна гэж бодсоор байгаа тэгээ яг унж байгаа. Тэ манай хүүхдүүд бол тийм үстэй. Бүр бодсоор байгаад л тэгэл яваад өгч байгаа. Бид нар ч юм бол дургу мөртлөө одоо нэг юм юу дургу төчхүү гихчээр тэ уг нь бол гэтэл чи одоо нэг байгууллагад ажиллаж байна. Байгууллагатаа бүр үнэхээр дургу. Манай захирал гэж нэрээ үнэн нэрээ бүтэхгүй нөхөр байна л. Манай байгууллага гэж нэг хэрэг алгаа гэтэл. Тэгээд л 15 20 жил багшилж чинь ажиллаж чинь. Гарахгүй. Тэгээд л муулаад л байна багшилж. Тэгээ манай найзууд гэж үнэн бүтэхгүй нөхдүүд гээд л нийлээл яваад л байна нэрээ. Айгуу төвхтэй байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгэл бүх юм дээр нэг ийм л байдалтай. Бага юмдаа сэтгэл хангалуун байж сураагүй. Байж шүү дээ бид нар чи. Хүүхдүүд ч гэсэн бид нар энийг ойлгох хэрэгтэй юм шүү. Бид бол сайхан оронд амьдарч байгаа тий. Ямар нэг халдлага байхгүй тэр одоо бүх юм чи их тайван ийм сайхан оронд амьдарч. Та нар Монгол төрөөгөө бол баларх байсан. Монгол төрсөндөө та нар атцдаг. Хилж явах хэрэгтэй шүү. Тэр хүүхдүүдийг чинь төлөвшүүлж явах хэрэгтэй шүү. Тэ бид нар. Тэ өнөөдөр энэ Японд биш энэ Финланд энтерт бол юу тавихгүй байгаа шүү. Дүн бол тавихгүй байгаа шүү. Тэ бага ангид нь бол. Би энэ Америк сургууль энтерээс бол бас нэг ололт хараад байгаа. Ямар ололтой гэсэн чинь за Монгол хүн бол тодрох ёстой байна. Тэ Монгол хүүхд бол багасаа медаль зүүх ёстой тэ. Медалууд олон болно. Аава таны медаль олон байна. Миний хоёрхан байна гэх. Тэ манай хүүхдүүд тэгж ярьдаг шүү дээ тэ.
медаль авах дуртай. Ганцаараа ингээ гоё олонний дунд бас магтаал заашаал өртөх дуртай. Энд чинь Монгол хүний зан бид нар цөөхөл авч байсан. Хоёрт бол бас нэг сонин дэвшил байна. Энэ Америк сургууль энэ төр. Энд чинь өөрөөсөө дуу гоцлон дуулуулдаг юм биш үү? Ерөөсөө ингээд хориулаа гарч ирээд сурсан дууга зэрэг дуулдаг юм шүү дээ. Тэнд нь одоо хинэн гоцлон дуулж байгаа байхгүй. Хориулаа зогсоод дуулна. Сурсан бүжийг хориулаа бүжиглэн тайзан дээр. Хориулаа л ижлэх нь л байхгүй. Гэтэл бид болохоор хүш тэр 11 дэх сургууль сайн гинэ хүүхдээ оруулчих. Аваач өгч нь тэр сургууль болохоор болд дорж нараас хараа таагаал ажиллана шүү дээ. Нөгөө олимпиадын дөрөвтэйг бол. Тэр тэнд байгаа тэр ганаа манаа бол бүр тэр ширээний ард. Уг нь бол тэр өөр сургуульд айтаахан байж ах гэсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнд аваачаад олимпиадад мундаг болгоныг аваач өгсөн. Бид сод ухаантны төрүүлэх гээд байгаа нь алдаа юм байхгүй. Боловсролын индексийн оног яаж гаргадаг гэж бодож байна одоо дэлхий дээр. Боловсролын индексийг сод ухаанд нь хэд төрснөөр гаргадаг юм аа. Одоо манад бол ингэж байгаа шүү дээ. За манайх мундаг байгаа. Шатраар мундаг байна тий. Тэр даамаар мундаг байна. За манай одоо оюун ухааны спортуудаар одоо тасарцсан одоо манайх. Тэр зээжилдэг, мэйжилдгээр бол одоо манайх дийлдэг байсан. Тэгэхээр энэ чадаад байгаа юмыг хүүхэд бүр болгон чадуулах хэрэгтэй. Бид нар тэгхгүйгээр манайхаас шатрын дэлхийн аварга төрсөө. Оюун ухааны спортын дэлхийн аварга 5 төрсөө. Манайх боловсролын индексээр дэлхийд дээгүр төвчгдөх ёстой гэхээр тийм юм байдгүй маа гэд буцаачиж байгаа. Сод ухаанд нь төрснөөр нь боловсролын индексийг үнэлдэг юм аа. Тэр PISA гэдэг байгаа тэр шалгалт чинь ерөөсөө жигдхэн 12 настай хүүхдүүдийн дунд Европт шалгалтыг аваад дүнгийг гаргаад дунджаар л бодчих тийм. Тэр Финланд чинь гайхамшигтай сод ухаанд нь төрдгөө шүү дээ ерөөсөө. Харин тэнд яадаг гэж хүн хоцордгоо байхгүй хүүхэд хичээлээс. Энэ анги чинь жигдхэн 70 байхгүй. Гэсэн мундаг үстэй. Бүгд тэр жигдхэн сайн сурцсан. Жигдхэн мэдээлэл авцсан. Хин ч хоцрогдохгүй жигд. Тэгээ 12 настай хүүхдүүд дунд шалгалт аваад дунджийг гаргачаад за энэ бол үнэхээр дэлхий дээр том тооцогдох орн мөн гэдэг. Тэр Финландыг ингээ гаргаад ирчих واخ. Тэгвэл жигдхэн тийм боловсролтой хүмүүс чинь Nokia гэдэг брендийг үүсгэхдээ тэр Nokia-ны чинь GP-г нь тэр хайрцгийг нь тэр технологийн зарим нь гэдэг ингээд бүхлээрээ хийгээд нийлүүлээд Nokia брендийг гаргах. Нийлж байгаа шүү. Тэгэхээр нийлж байгаа гаргахаар нийтэд нь тэр хов ишг нь хүртнэ үстэй. Хов ишг нь. Бид бол гуруулах нь манайхан бол юм шүү дээ. 3 хүн санаа сэтгсэн бол 30-уулаа хийж ярихгүй байхгүй. Гуруулаад ялзуулчих. Гэт те. Гуруулаа янзын хэл. Наадхандаа битээ хэлээ. Тэ? Сонсож шүү наа чи. За миний найз хайрцгийг хийн шүү танаахан. Тэ? Чи сайхан яаралгийн нааш шүү гэд. Солонгост ажиллаж байгаа 22 жил ажилласан жинсний үйлдвэрт ажилласан нэг ихч байна. Би бас ихчээс асуул. Та гоё энэ дэлхийн алдарт Levi's гэж жинсний үйлдвэрт ажилласан. Игч минь энд ямар технологи байна гэсэн. 23 жил ажилласан. Та бол агуу их туршлага танд байгаа. Чинь зөвхөн яарлах наадаг байсан шүү дээ. Юу гэсэн үг юм гэсэн. Дамжлага хийгээд 23 жил зөвхөн яарлах гэл наагаад байсан байгаа шүү дээ. Гэтэл чинь яах юм бэ? Нэг нь кармагийн л наагаад байсан. 23 жил те. Нэг нь эсгээд л байсан баггүй. Энд чинь ингээд яваад эцэст нэг нь савлаал байсан. Борлуулагч нар нь борлуулаад ингэсээр байгаад яарлах наадаг хүний амьдрал сайжирсан, карма наад хийдэг хүний ч амьдрал сайжирсан, эсэгдэг хүний ч амьдрал сайжирсан. Levi's гэдэг брендийг бүтээн байгуулсан, анх санаачилсан зохион бүтээгчдийн амьдрал сайжирсан. Тэгэхээр бид ерөөсөө хамжиж ажил хийж чаддаггүй байхгүй. Тэр хүүхдүүдийг багаар ажилуулаа. Тэр хүүхдүүдийг сайхан багаар ажил. Дундаас нь нэг юм гаргаж ирэх. Бити багууд туучаад за та нар сайхан өрсөлдөж өгөх. Эхний 2 багт нэй аавна. Бус нь ингэн. Эхний байр шагналтай амтэр гэдэг. Ингээд ийм юм хэрэггүй. Зүгээр л та нар энийг нийлээд нэг ийм юм болох юм аа. Тэгэл хүн болгон энэ сэтгэл тэнгэр байхгүй. Би энэний чинь тэрийг хийсэн шүү дээ. Тэр ихч бол айгүй тэр айгүй хаппи байгаа байхгүй тэрэндээ ярьж байгаа юм да тий.
Дэлгүүр орохоор миний жинснүүд байдаг. Яарилтыг харахаар би наасан шүү гэж бодохоор энэ гэдэг. Тэ? Тэгээд тэр чинь хүн болгоо орж харж байна. Би гармагийн наасан шүү. Би товчийг хадсан гэдэг тэ. Чин бүгдээрээ ингээл гоё баяр жаргалтай. Болж байгаа үст. Сургалт гэдэг чинь ерөөсөө энэ хамтын хүч шүү дээ. Тэрээс чи сургалтыг болохоор зөвхөн багшийн ажил юм шиг эсвэл оюутны ажил юм шиг бодох ерөөсөө шаардлага байхгүй. Би Хонконгд очиод манай оюун ухааны академи хатнаа бит хоёр юунд явсан. Энэ оюун ухааны академийн тамирчдын тэмцээнд оролцсон. Тэгсэн чинь Хонконгийн дунд сургуулиудаар явсан юм аа. Хонконгийн дунд сургуулиуд. Тэгсэн чинь Хонконгийн дунд сургуулиуд бол ерөөсөө их оронч үзлийг бол үнэхээр гайхамшигтай төлөвшүүлдэг юм. Ингээд тал тал гүйлдэж яхад төрийн дуулыг шиг байгаа байран дээр л ингээд зогсож байна. Төрийн дуулаад болоод. Бүр тэ өөрсдөө нэг тийм бүр итгэл үнэмшилтэй. Тэгээ өөрсдөө бид Хонконг хүмүүс гэж тэд нар бахархдаг үзэлт. Бид бол Английн боловсролын үр шимийг хүртсэн хүмүүс мөн гэдэл. Бид төгсөнгүүтээ тэр Кембрижийн хөтөлбөрийн дагуу левелийг аваад дэлхийн аль ч оронд очиж сурна гэдэг ийм. Өөрсдийнх нь бүр нэг итгэл үнэмшил. Тийм. Бид нар сайн жишгийг өрөөсөө нэвтрүүлж дандаа чаддаггүй байхгүй. Монгол улсын үндсэн хууль нь хүүхдүүдийг ялгарлахгүй үсттэй бид нар чинь. Арьс сүнг, үзэл бодол юу байдгийг үнийг ялгаруулж болохгүй шүү. Хүүхэд болгон сурч боловсрох хэрэгтэй. Гэтэл боловсролын хууль нь үндсэн хуулиа зөрчсөн. Энэ бол лаборатори сургууль юм аа. Энэ бол ердийн сургууль юм аа. Энэ бол Кембрижийн сургууль юм аа. Гэт. Энийг нээслэл томилд юм аа. Энийг яам томилд юм аа. Хүүхдүүд гэж байгаа шүү дээ. 5 дугаар ангийн хүүхд гэж шүү дээ. Аха, манай сургууль чинь лаборатори сургууль шүү дээ. Манай сургуулийн захирлыг чинь сайд томилд шүү дээ. Тэр хүүхдэд дээр сайд томилно уу, хэн томилно уу? Тэгээ итгүүлсэн байж тэр хүүхдэд. Чи юу лаборатори сургууль өгч. Чиний захирал ч юм уу сайдын томилгоо шүү. Гэхдээ 5 дугаар ангийн хүүхдэд одоо ийм ярьсан байгаа юм. Гэхдээ яагаад ингэж байгаа юм бэ? Энэ лаборатори сургуулиудыг чи яах гэж хийсэн? Бүх сургуулийг ийм болгох гэж хийсэн байхгүй юу? Тийм биз дээ. Бүх сургуулийг лаборатори болгох гэж хийсэн юм аа. Тэр сургууль багшилж байгаа багш нарын 30% нэмэгдлийг яах гэж өгсөн? Бүх сургуулийн багш нарыг лаборатори болгоод 30% нэмэх гэж хийсэн юм аа. Яах гэж Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн? Тэр нэг 2 сургууль дээр чинь туршиж үзээд болж ивэл үндэстэн даяар хийгээд 2018 оны 12 сар дуусах ёстой байсан юм. Би энийг очихдоо Кембрижийн бүр удирдлагуудтай уулзсан. Танаа тэр яамны чин гадаад харилцаа нь имэйлд хариу бичдэггүй штэ гэж надад хэлж байгаа. Би ичиж байгаа. Яг үүнд. 12 сард дуусгаж ирсэн штэ энэ хөтөлбөр. Танаа үндэсний бүх сургуулиудаар энэ чинь хэрэгжиж ирсэн штэ. Тэгэд зарим удирдлагуудтай яриад за одоо ингээ хийгээд гэж гэхээр манай энэ салбарын зарим хүмүүс юу гэдэг гэхээр наа чи шал хэрэггүй шүү дээ. Бид уучлаарай. Энэ хүүхдүүд чинь төгсөөд яах? Дэлхийдээ өрсөлдөх. Дэлхий дээр гараад дэлхийн хэмжээнд ажиллах гэж шүү дээ. Юу нь хэрэггүй? Гадна дотны хэрэггүй юм а болох хэрэгтэй. Одоо ийм ярьж хүү нэгдлээ үе шиг юм ярихаа болох хэрэгтэй. Энэ хүүхдүүд чинь 12 дугаар ангиа төгсөөд Кембрижийн хөтөлбөрийн дагуу тэр GCSE-гийн тэр сертификаттай A-level-ийн сертификатаа төгсчих юм болвол манай ерөнхий шалгалт шиг энэ 4 хичээлийг шалгалтаа өгчих юм бол дэлхийн сургууль шалгалтгүй орох юм баггүй юу? Тэгээ одоо бид нар манай сонгон хайрхны нэг сургууль дээр би өөрөө санаачлагаар засгийн газраас огт тусламж хүсэхгүйгээр би энэ ажлыг хийх гэж байна. Кембрижийн хөтөлбөрийг багш нарын бэлдээд англи хэлээр зөвхөн эхлүүл. Иймэрхүү юмнууд руу орохгүй болвол зүгээр гайхаж суух юм болвол гайхаад суугаад л байх юм. Одоо багш нараа бэлдээ. Багш нартаа сэтгэл гаргая, цаг гаргая, зав гаргая. Тэгээд энэ хүүхдүүдэд бэлтгүүлж авъя. Шаардлагатай мэргэжлүүдээр энэ боловсролын их сургуулийн төлбөр мөлбөр дээр ажиллая. Код мод тогтооё. Сайн хүүхдүүдийг тийшээ өгье. Ингэж явахгүй болохоо боллоо. Тийм учраас энэ асуудлуудыг яриад байгаамаа гэдгийг би бас одоо та бүхэндээ өнөөдөр хэлье гэж ингэж бодсон. Та бүхэн мэдж байгаа. За одоо энэ манай багшийн хөгжлийг дэмжих тухай хууль дээр 20 оны 11 сарын 29-нд 2018 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 оны 11 сарын 29-nd 2018 оны 11 сарын 29-nd
нэг юм 5 асуудлыг л бид нэр оруулж өгсөн. Яг энэ эдгээр асуудлыг судалж байгаа. Хөгжих нөхцөл бололцоо, ажиллах орчин нөхцөл, ажлын ачаалал, нийгмийн баталгаа, хандлага гэсэн ийм 5 бүлэгт бол Хөгжлийн академи 2019 ерөнхий зохион байгуулагч Монголын залуу багш нарын холбоо. Энэ бол айгүй энгийн асуудал байхгүй юу? Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүл гэж. Та нар хуулиа бариад яв. Энэ заалтуудыг нь хэрэгжүүлээд бариад яв. Тэгээд үүний дараа өөрчлөх. Тэр байтугай өнөөдөр Англид бол засгийн газар шийдвэр гаргаад ямар шийдвэр төрсөн. CPT оноо гэдэг ийм систем байгаа. Багш нар декрет авсан ч, багш нар чөлөө авсан ч, багш нар тодорхой хугацаанд ажиллаа хайсан, орхисон байсан ч гэсэн тухайн хугацаанд хамрагдж исэн богино хэмжээний сургалтууд, семинаруудад дандаа оноо өгж явдаг байхгүй. Тэгээд өмнөнийг нь тэтгэвртээ нь уяад өгсөн байхгүй. Тэгээд тэтгэврт гаргахад нь тэр нэмэгдэл тэр тэтгэврээ эдэр тогтоолох чинь CPT онооноос шалтгаалдаг. Хүүхдийн төлөө ажилласан, олон нийтийн төлөө ажилласан, волонтер хийсэн. Яагаад сайн дурын ажлуудыг энэ оюутнууд хурж ирээд Монголд хийгээд чинь бүгдээрээ эн чинь цаашдынх нь амьдралд тодорхой нэмэр болж байгаа, түлхэц болж байгаа байхгүй. Солонгост бол боловсролд хөрөнгө оруулж байгаа хүмүүсийг үндсэн бизнесийн татвараас чөлөөлж байгаа асар олон зохицуултууд байгаа шүү дээ. Тийм учраас Солонгос хүмүүс бол Монголд хүртэл боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгээд байгаа байхгүй. Тэгээ тэнд очихоор би тэнд боловсролын салбарт ийм хөрөнгө оруулалтыг хийлээ. Ийм тусламжийг үзүүллээ. Багш нар хүртэл 1 жилээр ирж ажиллаад байна шүү дээ. Тэр чинь волонтер хийж байна. Ийм нэг одоо оронд очоод хөдөөний нэг суманд очоод би ийм багшлаад ирлээ гэд. Ингээд хийж шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар байдаг учраас үр дүнд хүрдэг юм аа. Ингэж түүх бичигддэг байхгүй. Тэгжиж энэ байдал нь хэвшдэг. А тэгэд тэтгэврт гарсныхаа төлөө хувийн сургуулиудад очиж багшлах ажил нь чөлөөт. Багшилж байгаа үед нь академик хэрэгжүүлээ нээлттэй. Тэгэл ийм л байдлаар урагшлаад ингэ явж болж байгаа байхгүй. Тэгээ энэ хуулинд ч юм бол бид нар одоо ингэ нийгмийн баталгааны асуудлуудыг хийсэн. Одоо ингэ шахах хэрэгтэй, шаардах хэрэгтэй. Та нар одоо зүгээр одоо энэ хуулийг л хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Гэж л би одоо хүсэж байна. За ингээд багшийн хөгжлийн асуудал дээр бол нэлээ одоо саяны хэд хэдэн гол санаануудыг би бас та бүхэндээ хэллээ. Цаашдаа болвол энэ багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр бол ажиллахын тулд энэ төлөвлөгөөнөөсөө бид нар бол бас эхлэх ёстой шүү гэдгийг бол та бүхэн бол нэлээд сайн ойлгох ёстой гэж би яг өнөөдөр бас хэлмээр байгаа. Ер нь бол энэ төлөвлөгөөг гаргаж эхлэхгүйгээр энэ ямар нэгэн өөрчлөлт бол гарахгүй. Өнөөдөр та бүхэнд би бас энэ багшийн хөгжлийн чиглэлээр тодорхой саналуудыг бас хэллээ. Энэ дотор бас авах санаануудыг аваад тэр мэдлэгийг нь хэрхэн одоо боловсруулах уу гэж. Энэ тэр ask гэдэг байгаа тэр боловсролын нууцыг асуусан бол мэдээллийн 900 буюу энэ дижитал үе бол бидэнд энэ хүүхдүүд чинь мэдээллийг ангилж чадахгүй, мэдээллийг боловсруулж чадахгүй хүүхдүүд юм аа. Тийм учраас Америкт тэр critical thinking буюу шүүмжлэн эргэцүүлэх чадвар гэдэг чадварыг суулгаа гэж зорьсон байхгүй. Шүүмжлэн эргэцүүлэх чадвар гэдэг чинь бол юу юм? Ерөөсөө л анализ хийх чадвар байхгүй. Анализ хийх чадвар. Манайхан ч шүүмжлэхтэй мундаг хүмүүс шүү дээ. Тийм үстэй. Бид нар чи юмыг шүүмжлэн, өн төглөн хаа тий. Манайх бол маш их шүүмжилдэг, үр дүнд хүрч чаддаг байхгүй. Critical thinking бол эцсийн эцэст анализ хийгээд хамгийн сүүлд нь хариулт хэрэгтэй. Тэр STAR гэж. Stop, think, analyze, respond гэж хэлдэг. STAR бай гэж. Зогсоод бодоод анализ хийгээд хариулт. Бид болохоор зогсоод бодоод шүүмжилж чад. Ингээд rights буюу огтно гэдгээрээ ботчоод байгаа байхгүй. Ухраахаар STAR гэдэг үг чинь буцаага ухраахаар rights буюу огтнууд гэж үг шүү дээ. Тэгэхээр шууд хариулаад шүүмжлээд анализ хийгээд тэгээд зогсоод би юу хийч вэ гэж бодоод байгаа байхгүй. Эхлээд зогс. Шүүмжил, анализ хий. Бодоод тэгээ эцсийн дүнгээ гарга. Шүүмжилж байгаа бол шүү дээ. Шүүмжилж байгаа бол. Тэгэхээр бид нар бол ийм шүүмжлийн хэрэгцүүлэх чадварыг бол маш сайн эзэмшиж ард түмэн учраас энэ шүүмжлийн хэрэгцүүлсэн чадвар дээр сайн ажиллуулах хэрэгтэй хүүхдүүдийг. Энэ
Problem based learning, case суурилсан сургалт гэдэг байгаа чинь шүү дээ. Тэгэхээр бид нар энэ чиглэл рүү хандуулж чадах юм бол эндээс ямар нэг байдлаар ингээ үр дүн бол мэдрэгддэг. Тэгэхээр арга барилаа өөрчилцгөөё багш нарыг би хүсэж байгаа. Үүнд нь бол Монголын залуу багш нарын холбоо би бол одоо сэтгэл гаргаж ажилланаа, ажилласаар ч ирсэн. Цаашдаа ч ажиллана. Мэддэг чаддаг юм байвал хэлж ярьж ингэж өгнө. Ер нь одоо хөтөлбөр энэ төлөвлөгөөнүүдийг гаргаа гэдгийг би шахан шаардна гэж бодож байгаа. Одооноос ч гэсэн хэлж байгаа. Төлөвлөгөөнд суурилсан төсөв батлуул шүү. Өөр юм байхгүй шүү. Тэрнээс биш агаарын тал талын нэг баахан хэрэгтэй хэрэггүй төсөв батлуулаад хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалтууд хийх чинь сайн үр дүнд хүрэхгүй байна гэдгийг бол бас бид нэлээд ойлгох ёстой байна гэж ингэж бодож байгаа. Тэгээ ер нь бол цаашдаа эн чинь сонгуулийн үр дүнгээр л ингээл нэг циклээр дандаа ингээд боловсролын салбарт өөрчлөлт явагдаж идэг, хөтөлбөр төлөлгөө өөрчлөгдөж идэг. Энэ байдлуудыг зогсоохгүй бол дэлхийд дахинд бол бид их эвгүй байдалд орж байгаа шүү. Гэдгийг бол би түрүүний жишээнүүдээс бол бас та бүхэнд тодорхой бол хэлсэн. Тэр сурах хүчгээ өөрчлөхгүй, энэ сургалтын хөтөлбөрүүдийг өөрчлөхгүй, улс төрчлөлтөөс хол ажилламаар байна гэдгийг багш нар өөрсдөө хүсэж байгаа учраас одоо энэ ажлуудыг бол бид нар бол хамтарч хийх хэрэгтэй гэсэн бол бодолтой байна. За багш нарыг бол бид нар чинь дотор нь бол одоо мэдхийн тулд суралцах гэж байгаа юм те. Мэдхийн тулд суралцах, хийж чадахын тулд суралцах, амьдрахын тулд суралцах гэдэг энэ ойлголтыг хүүхдүүдтэй төлөвшүүлж өгөөч гэж хүсээд байгаа. Зарим мэдлэг бол одоо мэдхийн тулд суралцчих зүгээр л мэдхийн тулд. Хийж чадахын тулд одоо альва зүйлийг хийж чадахын тулд сурж байгаа. Сурыг гэдэг. Эсвэл зүгээр амьд байхын тулд сурж байгаа шүү дээ. Ер нь бол академик энэ суурь боловсрол бол тэр чигээрээ энэ гурван зүйлтэй бол шууд холбоотой. Тэгэхээр бүгдээрээ бол хамтдаа нийгэмшээ амьдрахын тулд суралцж байгаа. Хамтдаа нийгэмшээ амьдрахын тулд. Тэгэхээр заавал оюутнуудаа, сурагчдаа үнэхээр энэ хичээлийг сурснаар та ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг маш зөв тодорхойлж өгч явах хэрэгтэй. Маш зөв. Энэ тодорхойлтуудыг зөв хийж чадах юм бол их ойлгомжтой болно. Монгол хүн бол очих газараа бодож иж морио барьдаг хүмүүс байхгүй юу? Тийм учраас хаа очихыг нь буюу түрүү менежментийн хэлснээр хаа байгаа, хаашаа явах вэ, яаж явах вэ, хизээ очих вэ гэдэг энэ менежменттэйг шууд холбоод хаа очихоо мэдсэн хүн ямар морио авах барихаа өөрөө сонгоно шүү дээ. Яг үүнтэй адилхан болвол бид ямар эрдэм мэдлэгийг авах гэж байгаа юм бэ? Хамтдаа нийгэмшээ амьдрахын тулд суралцах уу? Эсвэл би өнөөдөр 10 жилээ төгсөөд тухайн сурагч оюутан цаашдаа эрдмийн зэрэг хамгаалаад явах уу? Эсвэл одоо эрдэмтэн багш болох уу? Эсвэл би зүгээр л миний амьдралд энэ хэрэгцээ юм уу? Гэдэг байдлын зорилтуудыг маш зөв тодорхойлуулсан цагт энэ нөгөө мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвдөө сурдаг, нөгөө ихтэй сургуулиудаараа сурдаг. Ингээд ажлын байран дээр шууд гардаг. Энэ тогтолцоонууд ч өөрөө зөв рүүгээ явах байхгүй гэж би бол хүсэж байгаа. Тэгэхээр Монголын боловсролын салбарын гол онцлог бол бид үндэсний онцлогтой тохирсон загварыг сонгох нь зөв ч гэсэн бид дэлхийн жишгт нийцүүлээгүй цагт өнөөдрийн энэ дижитал үеийнхэн маань дэлхий рүү гарч чадахгүй. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ, энэ оюун санааны бизнесүүд чинь дэлхий дээр ийм тесрэлтийг авчирж байгаа он цаг үед 3 сая 200 мянган монголчууд бол хизээж хар ажил хийж болохгүй маа. Тэгэхээр энэ 3 сая 200 мянган монголчуудыг өөрийнхөө оюун санаагаараа зөвхөн технологио нэвтрүүлээд бусдаар ажиллаа хийлгээд сайхан амьдрах болцоо бол бүгд байгаа шүү дээ. Манай монголчууд бүгдээрээ дарга болох хүсэлтэй, бүгдээрээ менежер болох хүсэлтэй. Ийм өөрсдийн өндөр амбицтай хүмүүс байхгүй. Тэр энэ өндөр амбиц байна гэдэг чинь бүх ажлыг өөрөө хийхийг хэлдэггүй шүү. Бид бол сайн менежер байна гэхээр бүх ажлыг өөрөө хийхийг хэлээд байгаа.
бүх ажлыг өөрөө хийх бишээ. Бусдаар ажлыг зөв хийлгэхийг менежмент гэдгээ. Бусдаар ажлыг зөв хийлгэхийг л менежмент гэдэг. Гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бусдаар ажлыг хийлгэж байгаа болохоос өөрөө бүгдийг нь хийхгүй. Зөв ажлыг нь олж хийхийг нь манлайлал гэдгээ. Зөв ажил энэ зөв юм а гэдгийг нь манлайлал гэдэг. Үүнийг нь хэрхэн зөв хийхийг нь менежер шийддэг. 3 сая 200 мянган менежерүүд төрүүлж болно. Гол нь та бүхэн энэ ирээдүйн хоочийг бэлтгэх их үйлстэй манлайлаад энэ залуу үеийн хоочийг зөв төлөвшөлтөө хүмүүнлэг нэг юм иргэн болгож ёс зүйн төлөвшөлтөө болгох хэрэгтэй. Одоо бол дунд сургуулиудын ихэнх хүрээ ethical leadership гэдэг болсон шүү. Ethical leadership гэдэг уриалгыг дэвшүүлдэг болсон. Түрүүн би Японы жишээг хэлж ирсэн. Японы жишээн дээр бол Японы дунд сургуулиудыг та бүхэн хараарай. Дандаа шудраг ёс зүйтэй манлайлагч нарыг бэлтгэнэ гэж. Шудраг ёс зүйтэй манлайлагч нарыг бэлтгэнэ. Этик гэдэг үг бол өөрөө шудраг байхыг, ёс зүйтэй байхыг, хариуцлагатай байхыг шаарддаг үг багхгүй. Тэгэхээр этикл манлайлал буюу шудраг ёс зүйтэй хариуцлагатай манлайлагч нарыг бэлтгэх үе бол яг энэ цаг мөн. Энэ цаг үе бол мөн. Эрхээ эдэлж үүргээ хүлээдэг иргэнийг бид бэлтгэх гэж байгаа. Зөвхөн эрхээ ярьдаг биш. Зөвхөн үүргээ ярьдаг биш. Эрх үүргээ нэгдлийг хариуцлага гэдэг шүү дээ. Эрх үүрэг хоёр нийлж хариуцлагыг бүтээдэг. Тэгэхээр ethical leadership-тэй шинэ үеийн дижитал үеийн залуучуудыг бэлтгэх их үйлсэд бол та нар энэ хүмүүсийн хэлээр яриараа гэж би хичээнгүйл үсэж байгаа. Би ч гэсэн тэгж хичээж байгаа. Би өнөөдөр зориулсан хууль гаргая гэж хизээч хүсдэггүй. Би өнгөрсөн хугацаанд би парламентод Монголыг залуучуудын хуультай болгох ажлыг хийсэн. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуультай болголоо. Өнөөдөр иргэд хоорондоо шүүхээр яваад эд хөрөнгийн маргаанаа шийдвүүлдэг байсан. Өнөөдөр нүүбийн загварт нийцсэн арбитрийн хуультай болсон. Энэ арбитрийн хуулийн дагуу шүүхээр явахгүйгээр асар хурдтайгаар асуудлаа шийддэг болсон. Яг энэ төлөвлөгөөтэй холбоотой, хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг шийдэхийн тулд төсөв цахилгаан бат хариуцлага нэмэгдүүлэх гээд төсөв дээр анх нормативыг тавьж өгсөн. Тийм ч учраас сургуульд өнөөдөр хэдэн багш ажиллахыг, хэдэн үйлчлэгч ажиллахыг нормативыг барьж төсөвд суулгадаг болсон байхгүй. Танил талтай хүн олон үйлчлэгчтэй болдог байж болохгүй. Нэг үйлчлэгч хэдэн метр квадратыг цэвэрлэхий түүнээс нь шалтгаалаад тухайн дунд сургууль хэдэн квадрат вэ гэдгээс шалтгаалаад хэдэн үйлчлэгч хэрэгтэйг нь тооцдог юм аа. Хэдэн багш хэрэгтэйг нь ч тооцдог юм. Тэг норматив. Ингээд төсвийн тухай хуулийг гаргасан. Өнөөдөр манай улсад оюуны өмчийг эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах тухай хуулийг бид нар одоо хэлэлцгээ дэмжсэн. Энэ хууль удахгүй батлагдана. Энэ оюуны өмчийг эдийн засгийн хэрэгэлтэнд оруулснаар та нарын хичээл зааж байгаа энэ үр хүүхдүүд, энэ орчин цагийн залуучууд шин санаа гаргаад би сайхан амьдарч болно гэдэг ийм нэг цээжинд нь гал асан гэж би итгэж байгаа. Зөвхөн сайхан амьдрахын тулд төрд орж авилгал авдаг биш. Эсвэл одоо хин нэгний хөлөгтөж залилын хийдэг биш. Эсвэл 5 цаас олохын төлөө заавал Солонгос явах биш шүү. Би өөрөө ч гэсэн шин санаас байтгал ширээний ардаас би тэр Цукерберг шиг баян хүн болж болно гэдэг бодлыг төрүүлэхийн тулд энэ оюуны өмчийг эдийн засгийн хэрэглэнээр болох хуулийг санаачилсан. Тэгэхээр энэ хуулийн дээр бол бид нар одоо энэ хуулиа хэрэгжүүлээд ингээд шин санаа гаргаад бүртгүүлээд үүнийг e-patent гэдэг сайтн дээр тавиад хоорондоо арилжаалах. Хүүхдүүд хоорондоо шин санаагаа зардаг бол. Тэгээ нэг нь аваад тэгээ бид түр холбох эдийн засаг гэж нэрлсэн шиг хоорондын холболтыг хийн. Энэ хоёр уулзах чадахгүй уулзуулах хүмүүс чинь одоо энэ орчин үеийнхэр бол тэр антрепренеурууд гэж нэрлэдэг шүү. Энэ холбох эдийн засгийг чинь хэвшүүлэх хүмүүс чинь эдгэр хүмүүс байхгүй. Тэгээ одоо энэ инновацийн хуулийн дээр бид нэр одоо IT-ийн компаниудын эхний 5 жилийн татварыг чөлөөлж байгаа. Залуучуудын хуулийн дээр гарсан одоо энэ залуучуудын хөгжлийг дэмжих төвүүдээр гарааны бизнесийг дэмжих ажлуудыг дүүргүүдээр дараа жил төсөв мөнгөнд тавиад ингэ шийднэ. Залуучуудын хөгжлийг дэмжих сангуудыг энэтэйгээ холбож байгуулна. Ингээд энэ бүх ажлыг би ирээдүйд зориулж хийж байгаа. Тэгэхээр үүнд би багш нарыг хамт байгаасаа гэж хүсдэг. Тэрээс надад ямар ч одоо би өнөөдөр энэ өнгөрсөн хугацаанд манай залуу багш нарын холбооны удирдлагууд энэ залуучууд
Дандаа цаг гаргасан, сэтгэл гаргасан, мөнгө гаргасан энэ ажлуудыг хийх гэж. 21 аймгийн олон аймагт очиж сургалт хийсэн. Тэр 500 багшийн сертификаттай болгосон, олон зөвлөгөө уулзалт хийлээ. Эндээс хинч ашиг хонжоо хайгаагүй. Би бол миний ээж аав хоёр бол хоёулаа одоо Монгол улсын гавьяат багш хүмүүс. Би яг ийм гэр бүл төссөн учраас би энэ салбарыг болоод би багш нарыг хайрладаг. Энэ бол миний хувь хүний ухамсар. Тэрнээс биш би энэ салбарт өөр ямар нэгэн асуудал бол надад бол байхгүй. Дунд сургуулийн багш нарын цалин нэмүүлье гэж би дуурж байгаа. Тэгээд дунд сургуулийн багш нарыг илүү дэмжиж өгөөс гэж хүсэж байгаа. Зарим хүмүүс надад танаа аав ээж хувийн сургуультай байх чи юм ярих юм бол танах дагаад нэмэн шүү гэж байгаа. Битгий эргүүтэд гэж байгаа би одоо өөдөөс нь. Одоо иймэрхүү ярьдаг хүмүүс олширсан болохоор бид нар чи хөгжихгүй байгаа шүү дээ. Би том утгаар нь харж байгаа энэ салбарыг. Тэгэхээр цаашдаа бол багш нарын төлөө сэтгэл гаргаж ажиллахын тулд эрүүл зөв сэтгэлгээгээр хэдүүлээ хандахын тулд миний энэ гаргаж байгаа хуулиуд дээр болоод энэ залуу багш нарын холбооны ажлууд дээр идэв зүтгэл гаргаж ажиллах юм бол цаашдаа учрал улсын их хурлын гишүүн байсан ч байгаагүй ч би энэ ажлыг хийсээр байх болно. Би хийсээр ч ирсэн. Тийм учраас хамтдаа урагшлая гэж одоо хэлмээр байна. За одоо хэлмээр байна. Тэгээ өнөөдөр ирсэн багш нар бол бүгдээрээ нэг анкета бүглөө жинхэнэ гишүүн болоод ороод. Би бол идэвхтэй бай гэж хэлэх гээд байгаа. Идэвхтэй иргэн байхын тулд жинхэнэ гишүүдтэй. Одоо гишүүд рүү шил. Одоо ерөөсө гишүүнчил дээр тогтсон холбоог бий болгоно. Ажил нь бол нийт залуу багш нар дээр ажил. Гэхдээ зөвхөн жинхэнэ гишүүдийн тусламжтайгаар үйл ажиллагаануудыг зохион байгуул. Яг энэ шиг багаар ажиллана. Тэ? Багаар ажиллах хэрэгтэй. Тэгээд би та бүхнийг үнэхээр жинхэнэ гишүүн болох хүсэлтэй бол анкета бүглөө гишүүн болоод хурал зөвлөгөөнүүдээ хийгээд 100 гишүүнтэй байна уу, 200 гишүүнтэй байна уу, 50 гишүүнтэй байна хамаагүй. Энэ жинхэнэ гишүүд л байх хэрэгтэй байхгүй. Тэгээд жинхэнэ гишүүдийнхаа тусламжтайгаар энэ ажлуудыгаа хамтар зохион байгуулах нь их чухал байна. Тэгэхээр би та бүхэнд хэлнэ шүү дээ. Та нар хооч үе бэлтгэх гэж байгаа шүү. Хооч үе гэдэг чинь бид нар шүү. Хүний амьдрал бол богинохон. Тэгэхээр бидний дараагийн цаг үе сайхан нийгэмд амьдрахын тулд бидний өнөөдрийн оруулж байгаа хувь нэмэр бол би хичээл дээр болоод сургалтын дээр гаргаж байгаа миний сэтгэл шүү, миний цаг заваа гаргаж байгаа миний зүтгэл шүү гэж багш нар маань бодож явах хэрэгтэй. Эх орны маргааш бол багш нар бидний гар дээр мандж байгаа шүү гэдгийг л харж чадсан болвол илүү зүйлд шаналхгүйгээр зөв зүйлийн төлөө бодсон болвол урагшаа хараад зүтгэцгээе. Зураалж байна.